Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ шинжлэх ухааны технологийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг шуулгын нэгдсэн уралдаанаар хэлцэн дэмжиж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа. Шинжлэх ухааны хамгийн том ололт юу вэ гэдгийг соёлоо яриагаа эхлүүлээ. Тэгэхээр яг энэ жил бол ер нь шинжлэх ухааны түүхэнд 3 том ойтой гэж миний хувьд үзэж байгаа. Нэгдүгээр том ой бол орчин үеийн Монгол улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага үүсгэн хөгжсөн 105 жилийн болно. 11 сарын 20-оор. За 5 дугаар сарын 16-нд Монгол улсын шинжлэх ухааны актын байгуулагдсны 65 жилийн болно. Одоо энэ 3 дугаар сарын 21-нд Монгол хүн сансарт ниссэн 45 жилийн болох юм байна. Тэгэхээр энэ бол зөвхөн шинжлэх ухаантай холбоотой 3 ой. Өнгөрсөн 105 жилийн үед ч юм уу эсвэл одоо шинжлэх ухааны актын байгууллагаас 45 жилийн хугацаанд олон чухал нээлт гарсан. За үйлдвэрлэлд нэвтэрсэн олон ажил бий болсон. Зөндөө юм бэ. Өөрийн зах зохиос нь дурдвал одоо өнөөдөр манай Монгол улсын шинжлэх ухааны салбарууд дундаас палеонтологийн шинжлэх ухааны салбар байна. Одоо дэлхийн эхний 3 дотор бол явж байна. Америк, Монгол, Хятад гэсэн улсууд одоо манлайлсан хэмээрээ. Тэгэхээр эдгээр бол дэлхийн түвшинд ажиллаж байгаа улсууд. За хоёрдугаарт бол манай археологийн судалгаа бол бас дэлхийн түвшинтэй зэрэгцэж явж чадж байна. Энэ нь бол нэг талаас одоо олон улсын маш олон тооны экспедиц Монголд ажиллаж Монголын археологчид бол дэлхийн түвшний мэргэжилтэн болсны шинж. Нөгөө талаас Монгол уран маань өөрөө ер нь одоо археологийн байгалийн музей гэж ингэж үздэг. Археологийн дурсгалууд бол Монголд их сайн хадгалагдаж үлддэг. Ийм талтай. Нөгөө талаас манай хөдөө аж ахуйн шинжлэх ухааны салбар бол угаасаа үндсэндээ сүүлийн 105 жил бол одоо хөгжиж ирсэн. Одоо хөдөө аж ахуйн эрдэмтдийн хүчээр Монгол улсад бол одоо хэдэн 10-аар яригдах малын шинэ үйлдвэрүүд гарсан. Хэдэн 100-аар яригдах ургамлын шинэ сортууд гарсан. Энд ганц хоёр жишээ дурдахад бол одоо манай Улаанбаатарын дархан 144 сорт байна. Энэ сорт бий болсон цагаас хойш одоо Монголын гавцай жилүүдэд ургацын одоо Улаанбаатар ургацын зөглөх хэсгийг дэс бүрдэж байна. Жилд одоо энэ сорт бий болсноос жилд болон 10-аас 15 тэрбум төгрөгийн ашгийг дандаа оруулж идэг онцгой сорт байж байна. За малын шинэ үйлдвэрүүдээс бол одоо манай сэлэн гэж махны үйлдвэрийг нөхөр одоо манай алж хөө ширхт гаргасан одоо хүртэл одоо Монголд энэ үйлдвэрийн хөрийг бол сайхан ингээд өгжүүлээд авч явж байгаа аж ахуйн гэж байна дарханд. Гэх мэтлэн энэ үйлдвэр хугацаанд хөдөө аж ахуйнхан сайжилсан. Анагаах ухааны төвшөнд яг суур судалгааны үед одоо дэлхийн төвшөнд хүрээгүй байгаа ч гэсэн дэлхийн шилдэг технологиг Монгол улсдаа нутагшуулах чадвартай эрдэмтдийн бүхэлдээ баг болсон байна. Одоо эдгээр одоо сүүлийн эрхтэн шилжүүлэн суулгаж байгаа энэ хүч шинж төрсөн нэг бол маш амархан олж харж болох жишээтэй. Шинжлэх ухааны актын Монголын нийгмийн эдийн засагт бодитоор ямар үр дүн үзүүлж байна вэ? Тэгэхээр зэрэг шинжлэх ухаан гэдэг энэ том салбар бол үндсэндээ дэлхийн хүн төрөлхтний оюуны савыг мэдлэгээд өгч явах гол үүрэгтэй. Тийм учраас энэ Монголд хийж байгаа ажил дэлхийд ч холбогдолтой байж болно. Дэлхийд хийж байгаа ажил Монголыг эдийн засгч холбогдолтой байх боломжтой. Одоо шинжлэх ухаанаас гарч байгаа бүтээгдэхүүнийг бол үндсэндээ одоо дэлхийд даяар хоёр ангилж үзэж байна. Нэг хэсэг нь бол одоо цэвэр мэдлэгийн санг баяжуулдаг, одоо мэдлэг бий болгодог онлын суур шинжлэх ухаан гэж байна. Жишээлбэл одоо энэ ямар шинжлэх ухаан байна уу гэвэл одоо орчин ертөнц яаж үүссэн гэдэг ч юм уу. Энэ ертөнцийн хүний энэ ер нь амьдрал яаж үүссэн, цаашаа яаж хөгжиж явах юм. ертөнц дахны энэ хөгжие хэдэн 10 хэдэн 100 хэдэн миллиард жилийн дараа юу болж хөгжих юм гэдэг ийм суур шинжлэх ухаанууд байна. Цөмийн одоо молекул, атом явсаар байгаад атомын цөм задрахад гарч ирдэг тэр хэрчим хүчийг
бөмбөг атомын бөмбөгөөс бус зорилгоор ашиглахын тулд атомын цэглэгээ станцууд гэдгээр бий болгох энэ технологиуд бол яхахгүй л энэ суур шинжилгээ ухааны үр дүнгүй. Тэгэхээр энэнийг юугаар нөлөөлөхтэй зэрэг дэлхийн өндөр чансаатай сэтгүүлүүдэд хичнээн өгүүлэл хаанаас хэвлэгдэж байна уу? Тэр өгүүллүүдийг дэлхийд даяар хичнээн хүн иш татаж авч өөрийнхөө бүтээж ашиглаж байна уу гэдгээр үнэлдэг. Энэ бол нэг хэлбэр. Хоёр дахь хэлбэр бол яг энэ судалгааны явцад бий болсон одоо хүний гардаар тавьдаг бүтээгдэхүүн үйлчилгээ юу байна вэ гэж энэ хоёр дахь хэлбэр. Ийм л хоёр төрлийн бүтээгдэхүүн хийн том ангиллаараа. Монгол улсын хувьд эхний ангиллын оюун мэдлэгийн санд оруулж байгаа хүн нэмрээ бол дэлхийд бол тийм доогоор огтгүй. Бид нар бол сүүлийн 5 жилийн туршид Азийн 46 улс дотор 19-р байранд явж байгаа юм. Энэ одоо гадаад хэлбэрж байгаа бүтээлүүд тэрнээс авч байгаа гадаадын эрдэмтдийн шиллийн тоогоор авч үзэх юм бол энэ бол одоо 3.5 сая хүнтэй орны хувьд их өндөр үзүүлэлт. Энийг бол ер нь голж чамлаж болох хэрэг болохгүй байгаа юм. Азад гिचнэн хүн автай ямар орон байдаг вэ тийм ээ. Одоо бид нар Киото, Япон, Солонгос гэж Аз топ орнууд шүү дээ. Тэгэхээр Индонез энтергээл явахтан зэрэг 80-100 гаруй 200 сая хүн автай том орнууд дотор бид нар бол эхний 19 дотор явна гэдэг бол их том үзүүлэлт. Нөгөө хүний гардаар тавьдаг бүтээгдэхүүн үйлчилгээ энэ талаар бол бид нар бол бас зөв эсэргүүлийн зөвшөөрөх хэрэгтэй. Энүүгээр бол бид нар харьцангуй хоцрогдож яваа. Энэ яагаад энэ хоёр хүчин зүйл байдаг. Нэгдүгээр хүчин зүйл бол эрдэмтдийн бий болсон болгосон тэр технологиудыг аваад хэрэглээ болгох үйлдвэрлэлийн бааз заавал байх хэрэгтэй байна. Үйлдвэрийн бааз нь шинэ технологиг хүлээж авах чадваргүй бол судлаачдын гаргасан технологи хэрэглээ нэвтрэх бол маш хэцүү. Энэ бол яг манай өдөртөө ийм л шалтгаан байна. Яг одоо эрдэмтдийн гардаар одоо эрдэмтдийн бичсэн номонд эсвэл эрдэмтдийн одоо хамгаалсан оюуны өмч дотор технологиуд бол зөндөө бий. Тэгээд энэ дотор бол цөөхөн хэрэглээ болоо яваад байна. Гэхдээ энэ хэрэглээ болсон цөөхөн ажил төрөнд би одоо тэр дархан 144-гээд Улаанбаатар сорт ирлээ. Энэ эднээс оруулж байгаа улс орны эдийн засгт орж байгаа ашиг болвол Монгол улсын төсвөөс шинжилгээ ухаан гарч байгаа зардаас бага биш. Өөрөөр хэлбэл шинжилгээ ухаан бол зардал улсаас авч байгаа зардал татвар төлөгчөөс авч байгаа тэр зардлынхаа мөнгийг буцааж оруулж чадчихл байгаа юм. Зүгээр энийг яаж олж харах вэ? Юутай харьцуулдаг вэ гэдэг өнөөдөр бол тэр манай тийм систем байхгүй байна. Шинжилгээ суурилсан бодлогыг ер нь Монголд хэрхэн бодиттой болгох боломжгүй. Шинжилгээ суурилсан бодлого бол үндсэндээ хоёр талтай. Нэгдүгээр төрийн бодлого шинжилгээний үндэслэлтэй байх хэрэгтэй. Энэ нь юу гэсэн үг гэхтээ зэрэг одоо төрийн улс орноо хөгжүүлэх бодлого төлөвлөлтийн бүх үйл ажиллагаа шинжилгээний үндэслэлтэй тооцоотой байж ээж сая шинжилгээний үндэслэлтэй бодлого гарч ирдэг. Энэ шинжилгээний үндэслэлтэй бодлогыг цааш нь задлаад аваад явахтаа зэрэг шинжилгээний үндэслэлтэй төлөвлөлт гарч ирж байгаа. Өнөөдөр манайд энэ ажил бол энэ хангалтгүй маш муугүй хийж байгаа. Бодлогыг голцвол яамны аппаратын хүчээр эсвэл одоо салбарыг манлайлж явдаг том сайд дарга нарын амаар бодлого гараа явуучих гээд байдаг. Тэгэхээр энэ дээр бол ингэж гараа явахаар бол эрсдэл ихтэй алдаж болно. Алдаа зөндөө гардаг. Энэ алдаанаас болоод эдийн засгийн ил болоод дал тохирлууд бол дандаа яваад байна. Энэ бол төрийн бодлогын төвшөнд. Нөгөө нэг шинжилгээний нөгөө нэг бодлогын шинжилгээний үндэслэл гэдэг бол энэ технологитой холбоотой асуудлууд байгаа юм. Эрдэмтдийн боловсруулж байгаа технологиуд эсвэл гаднаас Монгол улсад авчираад нутагшуулж байгаа технологиуд Монголын хөрсөн дөр аль хэр сууж өгөх вэ гэдгийг шинжилгээний үндэслэлд тооцох хэрэгтэй. Өөрөөр технологийн үнэлгээг дандаа хийж өгөх хэрэгтэй байна. Тэгэхээр Монголд бол технологийн үнэлгээ өдөө хүртэл хийдэг компани байхгүй. Төрийн институтс байхгүй. Тийм учраас гаднаас орж ирж байгаа технологи сайн уу муу юу дэвшилтэй юу гэдгийг үнэлэхэд хэцүү. Тийм учраас ямар ч юм орж ирж болно.
одоо гэртийн өрхийн хар төмөрдгийн үйлдвэрлэлийн технологиг Монголд бол оруулж ирж болохгүй шүү дээ. Хэдийгээр төмөрлөг гаргаж байгаа боловч ийм учраас ямар технологид бол дандаа үнэлгээ хийж энэнийг Монголд оруулж болно. Энэ дээр бол хаалт тавина гэдэг энэ төрлийн бодлого байж энэ технологиг хэрэгжүүлэх шинжилгээ ухааны үндэслэл болж жишээтэй. Тэгэхээр энэ хоёр бол хоёулаа их дутагдaltaй байна гэсэн үг. Энэнийг бол эрх зүйн төвшөнд төлөвлөлт хэрэгжүүлэлтийн төвшөнд өөрөөр засгийн газар энийг дандаа анхааралтай авч бодож явахгүй бол хэдэн жилийн дараа эргээл энэ хэмжээнд байж л байна гэж хэлэхэд тэр нь буруу. Нэг алдахгүй. Шинжилгээний академийн эрдэмтэд юу гэдэг юм бэ? Тэр хүмүүсийн бодлогыг яагаад сонсдгүй болоо гэж хүмүүс мишгээр байгаа. Ер нь үнэлэмж хэр үед юм болоо эрдэмтэд судлаачтай юм. Ер нь эрдэмтдийн дуу хоолой сонсогдохгүй болоод нэлээд удаж байгаа. Ягаад гэвэл зэрэг энэ сошиал нийгмийн мэдээллийн сүлжээнд хэн чангаш харж байгаагийн дуу хоолой гардаг. Тэрний сонирхож үздэг бүхэл бүтэн нийгмийн давхарга бий болсон. Тэгэхээр тэр дундуур эрдэмтдийн дуу хоолой орж сонсогдоход их хэцүү. Энэнийг сонсогдог болгохын тулд засгийн газар л ажиллаж явах хэрэгтэй. Хэдийгээр шинжилгээ ухааны технологийн тухай хууль Монгол Улсын их хурлын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн алсын хараа 20/50 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого тухай 52 дугаар тогтоолд шинжилгээ ухааны технологийн үйл ажиллагааг төрөөс шинжиж санхүүжилтийн эрх зүйн үндсийг бүрдүүлэх. Дээд улслалын сургалтын байгууллагуудыг хөрөнгө оруулалт санхүүжилтийн олон их усүр тогтолцоог бүрдүүлэх. Шинжилгээ ухааны технологийн санг олон улсын ажилтгчдын сангуудын жишг хөгжлийн бодлогод нийцүүлэн өөрчлөн зохион байгуулна гэж тус заасан боловч төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчлэгээ худалдаа сонгон шалгаруулалтад төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллага болон их сургуулийн багш эрдэмтэд оролцох боломж хязгаарлагдмал байна. Тийм Монголын ийм эрдэмтэн ийм ажил хийгээд төрийн бодлого одоо ийм шинжилэл авчрах гэж байна гэдгийг төлөвлөгөөтэй үндэсний олон нийтийн радио телевиз хүртэл манайд байж штэ. Тэгээд одоо энэ маш олон одоо мэдээллийн сувгууд байж байна. Энд бол засаг төр бодлоготой төлөвлөгөөтэй ингэж гаргаж тавиад байвал эрдэмтдийн дуу хоолой бол ямар нэг хэмжээгээр нийгэмд сонсогдно. Зүгээр харамсалтай нь эрдэмтдийн ярьсан шинжилгээ ухааны нарийн нандин зүйлсийг ухаж ойлгоход бас амаргүй байдаг. Тийм учраас одооны манай нийгэм зовлож байгаа хүмүүс бол хялбархан хөнгөө ойлгодог руугаа явчих гээд байдаг. Хүнд асуудал руу ор тархиан зовоох дургу. Өөрөлдөл тархины залхуурл гэдэг нь бол бодтой нүрдэд байгаа юм. Нэг талаас нөгөө талаас нэгэнт тархины залхуурл Монгол үндэсний хэмжээнд нэлээд хүчтэй газар авч байгаа энэ үед ном уншдаг хүний тоо жилээс жилд цөөрнө гэдэг хэлчихэл бол нэг алдахгүй. Ягаад гэвэл номыг уншихаар хүний тархи ажилтдаг. Тэгэхээр тархи ажиллуулахгүй залхуураад байвал ном уншихаа болно. Ном уншихаа болоод ирэхээр нэлээд хэсэг хугацааны дараа сайн ном бичдэг хүн байхгүй болж байна. Ягаад гэвэл хэрэглэгчгүй болоод ирэх жишээд. Тийм учраас энэ тархины залхуурлаас гаргах ажлыг засгийн газар хийдэг байх ёстой. Ном уншиж номноос хэрэгтэй юм олж авдаг тэр дадал зуршлыг бол ерөнхий боловсролын сургууль дээр өгч явах хэрэгтэй. Энэ энтриг хийж явахгүй бол эрдэмтдийн дуу хоолой нийгэм рүү ороход улам бэрхшээлтэй болоод байна. Монгол суурь шинжилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэх талаар та ер нь ямар бодолтой байдаг вэ? Тэгэхээр ер нь дэлхий дээр энэ шинжилгээ ухаан гэдэг салбар чинь аль ч улс орны хөгжлийн хөдөлгүүр юм а гэдгийг одоо албан ёсоор дэлхийн бодлого болгож гаргаж ирснээс хойш үндсэндээ 25 жил болж байгаа юм. 2001 онд нэгдсэн үндэсний байгууллагаас бодлого гаргаад нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орнуудынхаа засгийн газарт зөвлөмж өгсөн байгаа. Тэгэхээр энэ зөвлөмж 25 жил одоо хэрэгжүүлж явж үгүй юу гэдэг дээр бол бид нар бас эргэж сайн ярих хэрэгтэй. Ер нь бол Монгол улсад шинжилгээ энэ зөвлөмжийн нэг гол зүйл бол хөгжиж байгаа орнууд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 1%-ээс доошгүй шинжилгээ ухааны технологийн арга хэмжээ зарцуулж явах хэрэгтэй гэсэн одоо нэг заалттай. Тэгэхээр өнөөдөр Монгол улс
2025 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний тэг үхэл 112%-ийг шинжлэх ухаандаа зарцуулдаг. Өөрөөр хэлбэл энэ зөвлөмжөөс 10 дахин доогуур. Энэ хэмжээ бол үндсэндээ сүүлийн 15-6 жил бол энэ хэмжээнд л байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг зарцуулж байгаа хэмжээгээр. Дэлхийд дотоодын нийт бүтээгдэхүүнээс ийм бага мөнгө зардаг улс үндсэндээ байхгүй. Одоо дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг аваад үзэх юм бол шинжлэх ухааны технологид 2% зарж байгаа дэлхийд даяар. Одоо бүр асар том эдийн засагтай Хятад улс 2024 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 2.3%-ийг зарж байна. 600 орчим тэрбум доллар. Монгол улсын шинжлэх ухааны технологи арга хэмжээний зардал бол үндсэндээ нэг 25-аас 30 сая долларын хэмжээнд л үдийг хүрч ирж байгаа. Зүгээр яг энэ 26 онд бол харин одоо эдийн засгийн хөгжлийн яамнаас тэр засгийн газраас тэр улсын их хурлын төсвийн байнгын хорооноос ч гэсэн тэр нэлээд анхаарч агаад ер нь урд өвн байгаагүй өндөр хэмжээний зардал тавигдсан. Энэ бол 160 шахан тэрбум төгрөг шинжлэх ухаандаа тавьж байгаа. Энэ мөн яг дотоодын нийт бүтээгдэхүүний тэг үхэл 116-7% өсөж байгаа. Энэ бол өсөнгөө агц гэж үзэх ёстой. Тэгэхдээ бид нар энэ 28 он сонгуул энэ жилчтэй 28 он чинь 28 он хүртэл засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу дотоодын нийт бүтээгдэхүүнийн 1%-ийг шинжлэх ухаандаа зарах ёстой байгаа. Ингэхгүйгээр шинжлэх ухаан маань зүгээр байгаад зохих хэмжээний нийгэмдээ нөлөөгөө үзүүлээд байгаад л байна. Эдийн засагт бодтой том хөгнөмөр оруулна гэж юусоо хоригдоод хэрэггүй байгаа. Нэг хөвд хүргэсний дараа тун удахгүй энэ бол илт харагдана. Ягаад гэвэл энэ Монголын эрдэмтдийн тарих толгой бол дэлхийн дундчаас дээгүүр ажиллагаатай толгойд байгаа юм л да. Тэгэхээр одоо 5 толгойгоос илүү тэр Монгол толгойгоо ашиглахын тулд төр зардлаа гаргах хэрэгтэй. Та шинжлэх ухааны академийн ерөнхий гишүүн улсын хурлын гишүүн болсон. Шинжлэх ухааны туршлагатай нэг хууль ажилд ерөнхийдөө мэдээлж байна. Нэгтэн зэрэг би бол үндсэндээ шинжлэх ухааны салбарт доктортой 50 жил ажиллаад тэгээд дараа нь их хурлын гишүүн болж байгаа юм. Зүгээр энэ чинь үйл ажиллагааны хоёр шал өөр салбар юм байна. Тэр салбарын онцлогт хараад тархины үйл ажиллагааны хэлбэр ч гэсэн өөр байх шинжтэй. Бид нар бол шинжлэх ухаандаар зөвхөн үннийг тогтоож зөвхөн үннийг нээж хэлсэн улсуудад одоо шинжлэх ухаандаа одоо манлайлж явдаг энэ системэд ингээд яваад ирсэн. Улсын их хурлын тухайд бол ягаад олон намын тогтолцоотой анх удаагаар 5 намтай ажиллажлоо. Гишүүдийн тоо 124 болчлоо. Энэ дотроос ингээ хараад байхад яг одоо улс орны эрх ашигын төлөө дуурдаг гишүүд бол нэлээд олон. Зүгээр өөрийгөө би энэ их хурлын гишүүн болсон байж гэнэ гэж харуулах гээд хамаагүй хэрэгтэй хэрэггүй юмны төлөө бол баг дуурч идэг гишүүд бас цөөнгүй юм байгаад байгаа. Тэгэхээр энэ дундаас хамгийн сонирхолтой нь их хурлын гишүүний ажил үүргийн биелэлтийг хэрхэн хангаж ажиллаж яана гэдэг үнэлгээ алах. Нэгдүгээр. Хоёрдугаар их хурлын гишүүн үүргээ биелүүлэхгүй байх. Эсвэл ёс зүйн доголдол гаргах. Эсвэл худал мэдээлэл ард түмэнд хүргэх. Энэ тохиолдолд хариуцлага тооцох ямар ч механизм байхгүй. Улсын их хурлын дэгийн тухай хуулийн дээр нэг ерөнхийдөө заалт байна. За улсын их хурлын гишүүний ёс зүйн дүрм гэж байна. Тэгээ ёс зүйн ороод нэг анхааруулах ч юм уу. Эсвэл цалингийн хэдүү басах нэг төдий. Өөрөөр хэлбэл одоо их хурлын гишүүдийг одоо 126 байна уу 76 байна уу гэдэгтэй биш. Энэ хүн их хурлын гишүүний үүргэн энэ хүн Монголын ард түмний илчигдэг үүргэн гэрхэн биелүүлж яах гэдгийг дүгндэг, хариуцлага тооцдог, буцааж татдаг энэ механизмыг их хурлын тухай хуулиараа, тэгийн тухай хуулиараа за үндсэн хуулинд өөрчлөлт оруулж байгаа ч болов тогтоож өгөхгүй болов их хурл дотор үнэндээ сайн бодтой бүтээлтэй
их орны төлөө ажилладаг улсуудын хажуугаар тэднээс олон зөвхөн өөрийгөө нийгэм таниулаад дараа дахиад гишүүн дарга сайд болох гэсэн улсууд нь явандаа дийлэг болох нь болоо явуучих магадлал маш өндөртэй юм шиг надад харагдаж байгаа. Ягаад гэвэл хийж байгаа ажлынхаа төлөө хариуцлага хүлээхгүй удах юм бол хүн өөрөө хүн биш бол. Хүний өмнө хариуцлага хүлээдэг. Чин төрийн өмнө, улсын өмнө гэж энэгүй ярьж байгаа боловч үнэн чанартаа хүний өмнө хариуцлага хүлээдэг юм нь бол улсын хурлын гишүүнд ерөөсөө хуулиар зохицуулсан байхгүй. Тэрээс энд бол томоохон засвар оруулах ёстой л гэж боддог байгаа. Их сургуулиудын судалгааны чанарыг олон улсын түвшинд хүргэхэд хамгийн чухал алхам юу байх вэ? Ер нь бол хоёр талтай асуудал. Судалгааны чанарыг олон улсын түвшинд хүргэнэ гэдэг. Нэгдүгээр асуудал бол хэрвээ одоо Монголын эрдийн судалгааны үр дүнгууд дэлхийн одоо 1 2 3 10 дугаар жигссэн сэтгүүлүүд хэвлэгдэж байвал энэ нь судалгааны үр дүн дэлхийн түвшин дундад түвшинээс тийшээ гарцсан байх гэсэн үг. Тэгэхээр 2025 онд манай палеонтологийн залуу эрдэмтдийн бүтээл тэр байгаль гэдэг Nature гэдэг сэтгүүлд нэгдүгээр автораар Монгол залуу судлаачтай гарч байгаа юм. Энэ бол одоо үндсэндээ тэр сэтгүүлд бүтээлээ хэвлүүлсэн эрдэмтэн бол одоо тамирчтай харьцуулах юм бол Олимпийн аварга болохын дайд үнэлгээ ав. Дэлхийд үнэлдэг. Энэ бол дэлхийн аврагаас дээгүүр амжилт. Тэгэхээр энэнийг би энэ удаа бол харин Монгол улсын ерөнхийлөгчөөс цаг авчиж орж танилцуулсан. Одоо үндсэндээ 36 жилийн дараа Монгол дахиад энэ том алдартай сэтгүүлд нэгдүгээр зохиогчоор өгүүлгээ гаргалаа. Энэ бол тусгайлан үнэлэх ёстой ажил юм аа. Тэгээ ерөнхийлөх зарилга гаргаад бол шагналаа гэсэн би бол энд баярлж байгаа. Энэ бол угаасаа дэлхийн түвшинд давж ийн гэсэн. Ер нь бол дэлхийн түвшинд үнэлэгддэг хамгийн өндөр үнэлгээний хамгийн боломжийн нэлээд чанга системтэй Web of Science гэж мэдээллийн портал байдаг. Энд одоо орсон сэтгүүлүүдэд манайхан бол жилд Монгол улсын хэмжээнд 600-аас 700 үйл хэвлүүлдэг монголчууд. Энэ бол дэлхийн дундаж өсөнгөөс жаахан дээгүүр гарсан амжилт гэж үзэх хэрэгтэй. Тэгэхээр энэ бол дэлхийн түвшинд бол явж байгаа улсууд Монголд их байна л гэсэн үг. Тэрнээс гадна бас Монгол орны онцлогтой харсан яг цэвэр хэрэглээнд чиглэсэн ийм судалгаанаар бол манай судлаачдын олонх нь ажиллаж байгаа юм. Энэ нь юутай холбоотой вэ нөхдөд зэрэг нэгдүгээр яг шууд одоо хэрэглээ болох одоо технологийн дэвшил авчрах судалгааны үйл дээр. Хоёрдугаарт манай судалгааны эрдэмтгэлгээний байгууллагуудын лабораторийн тоног хэмжээний түвшин тэрнээс дээгүүр ажил хийх боломж олгохгүй байгаа. Тийм учраас одоо бид нар дэлхийн түвшинтэй нийцгүүц судалгааны амжилт гаргахын тулд жил болгон улсын төсвөөс эрдэмтгэлгээний хүрээлэнгүүдийн багаж толгой хөрөмжийг дандаа сайжруулах хэрэгтэй. Ингэх юм бол бидний амжилт бол ер нь дэлхийд маш тодорхой дуулдаг. Би бол энэ эргэлзэхгүй байна. Харин одоо бид нар бол ямар ч байсан 2025 оноос эхлээд 25 26 он дараалал жил болгон тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт гэдэг зүйлийг улсын төсвөд тавиулж чадаад байна. Энэ бол багасхсгүй жил болгон гэж яваад байх юм бол бид нар 5 жилийн дараа харьцангуй дэлхийн түвшинд хүрсэн 2-3 энэ зэрэг эрдэмтгэлгээний хүрээлэнтэй болох учиртай байна. Ингүүл угаасаа судалгааны үр дүн тэр хэмжээнд нь дэлхийн түвшиндөө гарна гэдэгт эргэлзэх юм бол ерөөсөө байхгүй. Ямар шавны шавтай хаа тэгээд ер нь дэлхийн хэмжээнд одоо дуурсгаж байгаа ямар шавнар байна та дуурсгах юм. Яг ер нь шав эрдэмтгэлгээний ажилтан судлаач эрдэмтэн хүний хувьд бол шав гэдэг ойлголт бол тийм яг сургуулийн багш шавээс арай өөр. Яг одоо гардаж аваад ингээд хамгаалаад явдаг шав байна. Ерөнхийдөө байгууллагын түвшинд, салбарын түвшинд одоо манлай чиглүүлж ингэж явдаг улсуудыг бас шав гэж үзүүлсэн. Тэр утгаараа бодвол хамгийн чадaltaй хэсэг нь бол одоо үндсэндээ гадаадд ажиллаж байгаа. Миний одоо 3 шав
Америкт байна, Канадад байна, Англид байна. Тэнд өндөр үнэлэгдээд ажиллаад байгаа болж одоо тэгэл. Яг хөө дэлхийн мэдлэгийн санд хөв нэмрээ оруулж байгаа сайн боловч Монголд шууд тусахгүй ашиг багтаа. Тэрнээс гадна яг би бас хуулиар зөвшөөрөгдсөн ажил хийх боломж бол эрдэмтдийн ажил хийх боломжтой, багшлах боломжтой. Тэр утгаараа бас хүрээлэнгүүдээр тодорхой судалгааны төслийн ажлууд зөвлөх хэмжээгээр оролцдог. Тэрүүгээр тэнд ажилладаг шавнар маань Монголд гайхуу дэжгүй ажиллаад явж байгаа. Залуу судлаачтай ер нь яаж дэмжил зүгээр юм? Ер нь залуу судлаач хандад та юу хэлэх вэ? Ер нь бол залуу судлаачдыг дэмжих хамгийн ихний, хамгийн бодиттой харагддаг залтан бол цалингийн асуудал. Тэгэхээр Монгол улсад өнөөдөр 26 оны 1 сарын 1-ээс шинээр эрдэмтдийн ажилтан болж байгаа судлаачийн цалин нэг сая 800 мянга болж штэ. Энэ бол маш бага цалин. Тэрчээс бид 27 он гэхэд эрдэмтдийн ажилтан болж байгаа хүн ажилд орохдоо дор хаяж 2 сая 500-аас 3 сая төгрөгийн цалин авдаг байж энэ бол шинээр ажилд орж байгаа залуу судлаачдыг дэмжих хамгийн том дэмжлэг бол энэ. Тэрчээс 27 онд би хурлын гишүүний хөвд бас надад олгогдсон эрхийн хүрээнд энэ цалин нэмэх асуудал дээр бол онцгой анхаарч ажиллая гэж бодож байгаа. Тэр багш нар гээд маш чухал мэргэжлийн бүлэг байдаг. Эрдэмтдийн гихтэн эрдэмтдийн ажилтан хүний цалин ерөнхий боловсролын сургуулийн багшны цалингаас багаар утга 50% дээгүүр байж энэ салбарт сайн хүн ажилладаг. Энэ салбар чинь манай Монгол улсад хамгийн харамсалтай нь одоо яг эрдэмтдийн ажил бүтэн цагаар хийдэг нэг 1500 хүн л байгаа. Зөв шүү дээ. Энэнийг өөрийн үед 3000 болгох хэрэгтэй. Ингэжээж бид нар дэлхийн дунджиг төгсөж очих юм байна. 1 сая хүн ногддог эрдэмтдийн ажилтан хэдвэгээд дэлхийн шинжилгээ ухааны статистик заавал тоо байдаг. Бид нар энэ тоог харах юм бол бүр дэлхийн дундчтай харьцуулахаар байхгүй. Аз-Тивийн дундчаас бид нар 3 дахин доогоор байгаа. Тэгэхээр бол манай судлаач дэнд үүсэх юм байна гэсэн. Ингээд 3000 болгох хэрэгтэй. Цалин нэг 3 сая орчимд авчих хэрэгтэй гэдэг толгомцсон залуу судлаачдыг дэмжих гол ажил бол энэ. За шинжилгээ ухааны салбарт ажилд орж байгаа хүн бол бус салбарынхаас нэг давуу тал байдаг. Тэрний юу гэхтэн зэрэг тухайн салбарын судалгааг удирдах байгаа том эрдэмтэд шууд өөртөө ачраад мэддэг чаддаг маань шууд заагаад үзүүлээд ингээд аваа явуулдаг учраас ирээд одоо нэг хөгжих хурд бус салбараас бол хамаагүй илүү. Тэгээд нэг 10 жил ажилласны дараа бол эрдмийн цол молон хамгаалаад бие даасан судалгаа хийгээд явах энэ боломж бол бүртгэл байгаа юм л да. Давуу талтай. Энээс гадна шинээр орж байгаа залуу судлаачид бол бас нэг давуу тал байдаг. Ер нь манай шинжилгээ ухааны салбар чи гадаад маш олон хэвлэгээний байгууллага их сургуулиудтай холбоотой байдаг. Тэнд одоо яваад мэдлэг чадвараа дэвшлүүлдэг, өөрийнхөө судалгааг үргэлжлүүлдэг ийм боломж бол бас харьцангуй нээлттэй байдаг. Ер нь бол шинжилгээ ухааны салбарт ер нь сүүлийн 24-5 жил бол үндсэндээ бол удирдах ажил хийсэн. Шинжилгээ ухааны салбарыг одоо дэлхийн жишг рүү хандуулах юм л дээ. Амьдял одоо өөрийнхөө хууламжийг л ашиглаж ажилласан гэж боддог. Тэгээд энэ бодиттой хоёр үр дүнг бол би бас хэлдэг. Нэгдүгээрт манай салбар авилгаас ангид салбар болсон. Манайд бол авилга байхгүй. Монголд бол хуур үзэгдэл гэж үзэх ёстой. Авилга байна. Хоёрдугаарт энэ салбарт одоо албан тушаалын томилгоонд улс төрийн ямар ч давж байхгүй болсон. Одоо хүрээлэн захирал томилгох гэдэг бол энэ нэгэн сайд даргалаар энэ нэг томил, энэ нэг томилоод ингээд өгөөч гэдэг юм бол байхгүй болсон. Ягаад гэвэл бид нар яг тэр салбарт ажиллаж байгаа харьцангуй залуу эрдэмтэд дундаас үнэхээр хамгийн чадна гэсэн хүн яг бүх үзүүлэлтээр харуулж чадсан хүний захирлаар томилждаг. Тэгээд одоо тэрний хүчинд манай эрдэмтдийн хүрээлэнгүүд жишээ активын хүрээнд аваад үзэхэд захирлуудын дунд нас бол 44 нас шүү дээ. Тийм бол их залуу гэсэн. Дэлхийн түвшинд залуудаа ордог. Ийм хоёр давуу тал бол манайд бий болсон байна. Өөрөөр хэлбэл хөгжлийн суурь
маш цэвэрхэн сайхан байна.